За өнөөдрийн бодлого бол 30 м/сек хурдтай хэвтэж шилждэг. За энэ хатан зохионоос 80 м/с 30 м/сек хурдтай хэвтэж шилжсэн бол бид нар юу мэдэж байгаа гэхээр өндөр анх шилжсэн хурд мэдэж байна. За мэдээж хэвтэж гэдэг маань бас үнцэг мэдэж байна гэсэн. За энэс бид юу болов вэ гэхээр газар унах хэвтэж шилжсэн шилжилтийг бол за тэгээд газар унах хурд газар унах үнцгийг олоо гэсэн үг байна. За эндээс яаж бодох вэ? Эндээс бодохдоо бид бол координаттай сонгож авах. За координаттай сонгож авахад би бол юунаас сонгож авах вэ гэхээр анх шилжсэн байдлыг координатаа их болгож сонгож авах, эсвэл эндээс сонгож авах. За би одоо эндээс сонгож авах үзвэл ийшээ дистанцыг ийшээ эрг гэсэн. За тэгэхээр бидний хувьд энэ чиглэл эрг доошоо чиглэл сөрөг үзсэн. За энэ 0 систем. За тэгэхээр бол бид нар эндээс хамгийн шийдсэн байдал нь эрг 0 төгрөг газраас 80 м өндөрт гэж. 80 м өндөрт. За тэгэхээр энэ бол анхны шийдсэн байдал гэж. За тэгэхээр бид нар юу болов вэ гэхээр газар тунах хугацаа бол газар тунах хугацааг болгох гэдэг маань бидэрт газар тунах байршил гэдэг чинь гэсэн. Тэгэхээр ямар ч зүйл болох вэ шүү. За энэ тоног. За энэ тоног бодоход бид нар анхны байршил мэдчихэж байгаа 80 м. Анхны эрэг тэмдэгт хурд. За энэ хөвшин чиглэж үзсэн учраас анхны эрэг тэмдэгт хурд байхгүй энэ 0 гэж. Тэгэхээр G-ийн чиглэл доошоо учраас сөрөг тэмдэгтэй G-ийн тэл 10 авах юм бол 10-ыг 2 тооцсон. Тэгэх юм бол 5. Үржих нь т квадрат тэнцүү. За эцсийн байдал газар тунах буюу эргний эцсийн байдал. Ингээд юм бол 0 болж. За эндээс үгүй болох вэ? 5 т квадрат тэнцүү м/сек квадрат 80 м. Метр тавиулаа. 5 т квадрат тэнцүү 80 сек квадрат т квадрат тэнцүү 16 сек квадрат т тэнцүү 4 секунд. За энэ бол газар тунах хугацаа болчихж байна. За энэ бол мэдээж хоёр шиг байна. Т1 т2 тань 4 секунд. За энэ бол бид нар шийдэх болохгүй. Энэ бол асах хугацаа болно. Асах хугацаа гэсэн. Эндээс тийм байдлаар нөгөө талдаа байсан гэж байна гэсэн. За мэдээж бид газар тунах хугацаа энэ болоо энэ бол бид хэлдэг. За тэгвэл энэ x байдал руу орох гэхээр x чинь бол b0 x-ийг үржих нь k байдаг. За энэ k бол унах хугацаа болж өгнө. Тэгэхээр энэ b0 x чинь анхны буюу энэ мод өөрчлөгдөв. Үүнээс хэвтэж хилдэх хурд бол 30 м/секундтай. Дэс x тэнцүү 30 м/секундыг үржих нь 4 секунд. Дэс 100 м. Энэ бол хэвтэж хилдэх шилжигчтэй болж байна. За одоо юу болох вэ гэхээр газар тунах хурд байв. Газар тунах хурд маань юу болж байгаа вэ гэхээр энэ b хурд маань босоо чиглэгдэх хурд, хэвтэж чиглэгдэх хурд гэж хоёр төрлөөр үүснэ. Тэгэхээр ийшээ bx ийшээ b-ийг үүснэ. За бид нар b шиг чиглэлийг a-ийг сонгож авсан. Тэгвэл b-ийг бол доошоо авчих гэж байгаа бол энэ сөрөг гэрч юм ойлгомжтой болж байна. За тэгвэл эндээс юу болох вэ? Бид нар энэ нь байшлах гэдэг юм байна. Хурдыг олох гэдэг нь бол b1 тэнцүү b0 y g. Энэ нь босоо чиглэх хурдыг олдог юм. За нэг юм ашиглана. Нэг юм ашиглана. За тэгэхээр b-ийг олох. B-ийг олох гэж чинь тэнцүү анхны хурд
босоо чиглэлдэх хаалтны хурд нь 0. Хэлжсэн шиг чигийн чиглэл доош орж сөрөг чиг үчгэн Т бол. Чи чинь бидний хавьдлаа 10 гэхээр B-ийн тэнцүү Т болохоор 4 секунд. Хасах 10 м/сек квадрат үчгэн 4 секунд. Тэгээд хасах 40 м/сек. За энэ бидний доош явж байгаа хэлчих чинь. За тэгвэл бүрэн хурд гэдэг чинь юу вэ? Юуны квадратаар юуны квадрат нэмсэн язгуур авах гэсэн үг. Энэ тэнцүү B(x) квадрат y квадрат гэж бодох. За эндээс B тэнцүү bx нь 30 м/сек квадрат нэмэх нь асар 40 м/сек-ийн квадрат гэж бодох. За эндээс газар хурд нь бол 50 м/сек гэсэн үг. За үнцгийг олж. Үнцгийн эсрэг хөршиг картыг гитнүүс төгсөс харьцаа таа гэсэн. Тэгэхээр за энэ эерэг утгыг авч болно. Эерэг утга маань бол 40 м/сек. Ерөөсөө энэ тал 40-ийн тал нь 30-ийн тал нь 50 болчихно гэсэн. Тэгэхээр 40-ийг харьцан 30 тэнцүү. 40-ийг 30 тэгвэл энэ хагас. За ингээд хагас төгтөөр гараад ирэх юм юм явах. Орны дөрөвс хязгаар газар томоохон үнцэг болж байна гэсэн. За эндээс үнцэг ойролцоогоор 37 градус. За тэгэхээр би энэ боддог координатын ихийг газраас сонгож байна. За магадгүй координатын ихийг энэ дээрээ сонгож болно. За тэгвэл хэдүүлээ тэрийг за ингээд энэ цахаа газар за би шиг x чиглэл авъя. Би одоо доошоо чиглэлийг y гэсэн гэж байна. Тэгээд анхны байрлал 0 гэсэн гарт сонгож. За тэгэхээр би шиг шийдсэн. За ингээд бодно гэж чинь бид юу гэж байна гэхээр одоо энэ хэвчлэлийг харах юм бол анхны байдал нь 0 гэж. За хэвтэж хэлэх анхны 0. За энэ g бол доошоо g. За тэгэхээр энэ y-ийг хэлэх доошоо g y гэж авсан бол энэ g y-ийг зэмлэх тоо. За тэгэх юм юу болж байгаа гэхээр y t тэнцүү 0 тэгээд энд g тэгээд доод байна. За юм байна. За энэ бол бидний шууд чөлөө тоглолт хийсний том яг байна. Шууд бүгд тааш тавьж g доод байна. Хоёр байцаа тавьчихдаг том ялах гадарч. Тэгэхээр ерөнхийдөө зөвхөн том юм шиг болчихсон. За тэгэхээр y t гэдэг маань t гэсэн агшин дах байдал буюу газар дунд амьд чинь энэ нойлоос энэ 80 м буюу 80 м байдал болж. Тэгэхээр энэ бол 80 м тэнцүү 12 хуваах хоёр чинь 5 м/сек квадрат үчигтэй. За тэгээд энэ жишээд бол ерөөсөө явж байгаа харин хадгалт. Тэгэхээр эндээс хойшоо хугацаа бол ерөөсөө гарч юм гэдэг юм чинь 1 секунд. За асуу хугацаа бодвол хэрэггүй. Энэ үнээс өмнөх хугацаа газарт байх байдлаар магадгүй хугацаа гэсэн. Тэгэхээр бид энийг шийдэх. За тэгээд эндээс цаашаа бодлого юм. Эцэг бол x-ийг болгоод 120 м. За энийг бодоход юу болох вэ гэхээр би доошоо чиглэлтэй y-ийг сонгох учраас би хэвчээ энэ анхаарал g одоо юу болж байгаа. Тэр доошоо чиглэлийг y-ийг гэсэн учраас энэ g-ийн y-ийг бол тэгэхээр энэ 10 м/сек квадрат 44 секунд. Энэ анхаарал 40 м/сек. Ингээд ерөөсөө бидний бодлого доошоо чиглэлийг ингээл ерөөсөө энэ температур л ялгаад байгаа гэж байна. За эндээс цаашаа бүгд ажиллах юм. Квадрат зэрэг төвшөлөө бодохоор 3 м/сек гарна. Үнцгийг бодлоо. Асал энд ингээ унж байгаа чинь доошоо хөлөө y шиг bx энэ чинь асал гарна. За ингээд тагсарч бичих болно, синусарч бичих болно. Синусаар бичих юм. Би
авах нь бүрэн бүтэнтэй үнцгийн эсрэг уршиг гайддаг гертнүүд зарцуулна. Энэ нь сануус. За энэ чинь үгүй 40-ийг хуваах нь 50 буюу 4-ийг хуваах нь гэх мэтлэнгээр ивэл янз бүрийн арга бодож болно. Координатын тэмдэглэлийг бид яаж сонгож авсан? Юусе эцсийн шийдвэр бид хэлж байна. За координатын тэмдэглэлийг сонгож авсан бид яаж авах вэ? Тэгэхээр энэ векторыг яг зөв хэрэгсүүлж авах.